Мал аж ахуйн салбар бол Монголын эдийн засгийн үндэс гэж ярьдаг байсан. Одоо ч бол тэр одоо тодорхойлт бол хэвээрээ байна. Ер нь яхаа зүгээр монголчууд бид сүүлийн үед л бол алт зэс гэдэг газрын хэвлийн баялагтыг шунад дурлах болж л дээ. Олон компаниуд гадна дотны орж ирдэг болсон байна. Бүгд ух төнгөдөг болсон байна. Тэгэхээр тэр бол дуусна. За Монголын мал аж ахуйн салбар бол дуусахгүй. Судлаачдын одоо эрдэмтдийн судалгааны дүн юмыг харж байхад Монголын нийт ажиллах хүчний 3/1 нь магадгүй тэрнээс илүү хувь нь мал аж ахуйн салбарт байж байгаа. Энэ утгаараа бол үнэхээр одоо мал аж ахуйн салбар бол шавхдашгүй юм аа. Ирээдүйтэй юм аа. Монголын одоо эдийн засгийн үндэс хэвээрээ байх юм аа гэдгийг бол харуулж байна гэж ойлгодог. Зөвхөн ер нь яг бид нар энийг бол бахархах хэрэгтэй юм байна. Дэлхийд хаач байхгүй. Ер нь бол бид одоо энэ дэлмийн сумын ард түмэн бид бол бас хамтарж байгаад бэлчээр ажилтны хэсгүүд гэж юмыг байгуулсан. Жишээ нь дэлмийн сумд бол дэлмийн сумын одоо нийтдээ 13 бэлчээр ажилтны хэсэг бүлгүүд байж байгаа. За бидний хувьд бол яг зүгээр энэ хүмүүс одоо тэгээд жижигхэн хэсэг бүлэг байгаад хахаар бас болохгүй байна. Тэр хүмүүсийн эдийн засгийн ашиг гэж байна. Тэр одоо өөрсдийн хүч хөрөхгүй юмыг хамтарж байгаад яаж бий болгох вэ? Одоо тэр малчтын чинь одоо юу гэдгийг дан ганцаараа хийж чадахгүй олон ажил шүү дээ. Тэр одоо түүх үедээ яаж борлуулах юм? Тэр чинь бол зөвхөн ченж хүтэж амьдарч шээ. Тэгэхээр бид бол хоршоог байгуулад одоо бол бид нар тэр хоршоо байгуулж байгаад тэр түүх үед юмыг бэлтгэмээр байна. Тэр одоо бидний хүч хөрөхгүй тэр малын тэжээлмийг бас бэлдэх шаардлага зайлшгүй гарч ирж байгаа. Зөв энэ дээр жишээ хэлээ л да. Зүгээр зуд турхан болоод ингээд одоо Баруун аймагт хэцүү боллоо гэхэд ихэвчлэн одоо тэр улсын нөөц мөөс гээд Улаанбаатараас өвс авна шүү дээ. 1000 км. Нэг боотлын өвсийг Улаанбаатар руу ачиж ирэхэд 1 кг нь бол одоо үндсэндээ бол 150 одоо 200 төгрөг болчихлоо шүү дээ. 20 хилтэй гэж бодоход 4000 төгрөгийн тээврийн зардал гарч байгаа. Нэг боодлын өвсөн дээр. За тэгвэл тэр одоо юу гэдэг тухайн үед нь бол малчт маань бол жалгааныг тарцсан тэр малчт гар шимээсгээр хадаад бүгдийг хангах болцоо бол бас таарах нь шүү дээ. Тийм болохоор бид бол энэ нэг хэрэгцээг хангахын тулд торшоо байгуулаад торшоо маань эхний удаа бол тэр малчтынхаа одоо юу гэдгийг өвлийн улиралд одоо хангалттай хэмжээний тэжээлийг нөөцлөгч оролдож байна. За би дэлгэрэн сумд одоо хуваарь эцэг эрхлэх гэдэг хөрөнгө санхүүгийн шаардлага өөр дутагдaltaй болж одоо 2008 онд одоо энд манай энд нэг хоршоо байгуулагдсан. Тэр хоршооноос одоо маш багуутай зээл одоо авч даваад дарга нь байсан тэгээд аваад тэрүүгээр би 4-5 үнэ авцалж энд одоо бас энэ төсвийн сургууль цэцэрлэг болон хувь улсуудад нөгөө төрөө бас сүүс айлын ашиглаж өдөө үргээд бас одоо тэр маань ашгаа өгөөд үхэр маань хэд болсон нэлээд хэд өссөн байж байна. Мөнгөө дарсан. Одоо багуутай мөнгө бол одоо манай хөдөөний амьдраханд бол ингээд маш их ашиглаад надад биш. Одоо намаа дагсан улсуудад ихэд тусд юм болох юм аа. Хадлангийн асуудал. Одоо инженерийн тухайд бол бид нар юу вэ л да. Овоо сайхан хадлан газар гарчлаа. Инженерийн тухайд байгаль санд. Газар гараагүй учраас хэцүү байлаа шүү дээ. Юу хаагнаа надад байсан байх. Би ч одоо энэ байгалийн нэгдлээс ахуулаад энэ газар дээр ингээ би уг нь бол өөрөө газар дээр ингээ чиглэв юм л дээ. Газар дээр дагаад мал аж ахуй заавал байх шаардлагатайс бид үхэр дээр нэг ажилласан баг. Тэгээ одоо энэ хадлан бол ерөөсө байгалийн бэрхшээл нэг хүнд үе бид нарт таардаг. Тэрийг энд орон нутагт одоо ус урахгүй бол одоо бид нар ч одоо 2 чиглэл урах сурахгүй энэ Булнаа нутаг бүр тэгшээ эндээс 9 гаруй км газараас очиж ой модны чол мол хадаж 2 жил сумынхаа одоо ард иргэдэд хадлан хангаж ирсэн. Тэрнээс хойш харин 2 жил багсаар хадлан гараад инженерийн тухайд бол одоо газар нутгийн сайхан дэлгэнд гоё гарсан. Хадлагын талаар инженерийн тухайд бол одоо байгалийн талаас одоо тийм бэрхшээл биднэрт алгаа. За 2008 оноос энэ эдэр тэгш гэдэг 2 голын бэлчээрт нэг 10 орчим өвлжөөний 18 өвлждэг. Зэрээс одоо бэлчээрийг хамгаалах журмаар бид одоо нэгдэж ажиллах зүйтэй юм а гэсэн нэг ийм санал тавьж өвлжөөний хөлийн цэс нэгдүгээрт гаргаж тогтоож хөлийн цэсийг тодруулж өгсөн. За хаваржаа, намаржаанд буух цагийг мөн нутгийнхаа байдалтай зохицуулж буух ийм юмыг хэсгийнхаа хурлаар хэлэлцдэг. За ингэснээр яг ер нь бол одоо бас нэг нутгийн маргаан зөрчил тэр одоо миний өвлжээ гэдэж байна. Энэ миний хаваржаа намаржаанд их тугаа ижлаа гэдэг ийм асуудлын юмнууд нэгдүгээрт байхгүй болсон.
Хоёрдугаар бид нэр дотроо хуримтлал бий болгосон. 6 сая орчим төгрөгтэй болчиход байгаа юм. Багахан хувийн хүүтэй бас зээл одоо малчдаа олгох энэ асуудлыг нэгдүгээр хийж байгаа. Ингэснээрээ бид нэр бас яг ер нь яг зүгээр ингээд дотроо ингээд эргэлдээд явах болохгүй учраас хадгалам зээлийн хоршоонд мөнгө хуримтлаа бий оруулаад за ингэснээрээ одоо зүгээр бага шиг хувийн хүүтэй ингээд бас мөнгө арвжуулах талын арга хэмжээнүүдийг авч байгаа. Ерөнхийдөө манай сумд бас энэ хөдөө аж ахуйн тал дээр ногоон алт хөтөлбөр үйл ажиллагаа явуулдаг. За энэ ногоон алт хөтөлбөр бол бас малчтын амьдралыг дээшлүүлэх тал дээр их зүйлийг хийж идэх юм аа. Энэ ногоон алт хөтөлбөртэй манайх хамтраад өвлжөөний бэлчээрийн хуваарийг хийсэн. За энэ бол үндсэндээ одоо хуучин байсан зүйлийг сэргээгээд бас хүмүүсийн одоо үйл ажиллагаанд их нөлөө болсон юм байна. За энэ хүрээнд манай сумд ч бас нэлээд хэдэн хоршоонууд ажилладаг. Тэр дундаа малчтын төв үеийг зах зээлд борлуулах ийм тэлмэд ихшин гэдэг хоршоо бол арай бусдаасаа илүү ажилладаг. Энтэй бид бас хамтарч малчтынхаа орлогыг нэмэгдүүлэх тал дээр л бид одоо нэлээд ажиллаж байна да. За энэ бол хоногт 15 тонн тэжээлийн үйлдвэрлэх хүчин чадтай тэжээлийн үйлдвэр. Ер нь бол яг зүгээр хөдөө аж ахуйн салбарт хөдөө орон нутагт тулгамж байгаа асуудал малын тэжээлийн асуудал байгаа шүү дээ. Малын тэжээл дутагдсанаас өвөлдөө бол одоо юу гэдгийг хүндэрсэн үед тэжээлийн дутагт орно. Тэгээд трийг дагаад одоо тэжээлийн үн өснө. Ийм олон одоо завлангууд үүсдэг л дээ. Тэгээ манайх бол одоо тэлмэн тэгшхэн хоршоо бол үндсэндээ Захун аймагт одоо юу гэдгийг одоо ер нь одоо сумандаа ийм тэжээлийн үйлдвэрлэдэг ийм хоршоо бол одоогоор бол манайх байгаа. Тэгээ бид бол яг зүгээр энэ тэжээлийн үйлдвэрийг малчтынхаа өөрсдийн хүчээр дээр нь одоо Монгол Улсын засгийн газар төрийн дэмжлэгтэйгээр одоо энийг бид нар одоо 2008 онд ашиглалтанд оруулсан. Тэрээс жилд бол ойролцоогоор 45-аас 100 тонн одоо хэвэг тэжээлийг үйлдвэрлэж байгаа. За бидний одоо үйлдвэрийн маань үндсэн түүхийд бол одоо яг хөвгтөр зэрэг тарж ургуулсан энэ одоо улаан буудай, авиас, хөхтрэ мэтийн малын тэжээлийн таримал ургамал байна. Дээр нь бол одоо мөн одоо энэ үр байгаа одоо энэ таварын үр одоо энд бол 10-ны одоо алтар 10-ны ийм үрийг ашиглаад за мөн дээр нь энд бол бид нар одоо халгай, луйл, шарилж мэтийн ямар ч ургамал байж болно үүнд хийхэд. За адууны хомоолч байсан бол хужир ийм мэтийн юмыг бол одоо ер нь яг энэ дээр бас энийг хийдэ дээр нь баяжуулж байгаа юм бол бас хужираар баяжуулж байгаа. За ингэхээр бол үндсэндээ бол одоо малын нэлийн одоо сайн чанарлаг ийм тэжээл бид нар гаргаж байгаа юм л да үйлдвэрлэж гаргаж байгаа. За манай хоршооны одоо сүүлийн үед бас нэг хийж авсан зүйл бол энэ 100 тонны багтаамжтай зойр байгаа юм. Бид бас төмс хүнсний ногоо тариалж байна. Жилдээ бол ямар ч байсан нэг 50-аас 60 тонн ийм төмс хүнсний ногоо бол хурааж авдаг. А дээр нь бол бас одоо малчтынхаа за бусад одоо хуваарийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн төмсийг бол тодорхой хэмжээний төлбөртэйгээр хадгалдаг ийм зойр агуулах байгаамаа. Ингээ энэ зойр бол яг ер нь зөв зүгээр ч одоо бий болцсон дэвшилдэ. Энэ бол хуучин нэгдлийн үед ашиглаж агаад хог хийгээд дараа хийцэн байсан ийм зойр байгаа юм. Тэгээ энийг бид бас малчтынхаа хүчээр ухад цэвэрлээд тэгээ одоо дээвэр таазан солиод тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ингээ үндсэндээ манай хоршооны бас нэг үндсэн хөрөнгө болоод ингээ ашиглаж байгаа. За бид хэсэг зохион байгуулад анхныхаа хурлыг хийгээд ямар ч байсан 2008 онд багтааж энэ хатлангийн талбай ямар ч байсан хашиж үзье гэсэн байдлаар 6 хэсэг газар 12 гаад хатлангийн талбай хашиж эхэлсэн. За 2009 оноос л ургас нэлээд нэмэгдсэн. За одоо та бүгд харж байгаа одоо энэ хашааны цааталд ямар хуу байгаа, хашсан талбай нь одоо ямар хуу байгаа нь ойлгомжтой харагдаж байгаа бах. Энэ 3-аас ихэд бид нэр ямар ч байсан нэг 5-6 төвшиг ус авчиж байгаа. Тэгэхээр өөрийнхөө хэрэгцээний ахиу оргосон нөхцөлд бол өөрийнхөө хэрэгцээний одоо үүсгэжэлийг бүрэн аваад нөөцлөх ийм бололцоотой. За энийг гол нь яг ер нь хаваржаа, намаржааныхаа нутгийг түшиглүүлж ингэж хашч хамгаалах гэдэг маань нэгдүгээрт одоо хаврын дүнд ургац эхлэхээс өмнө малаа хашиж энийг бордоожуулах ингэснээр одоо үсний гарц нэмэгдэх ийм сайн тал байдгийм гэсэн үднээс хаваржаа намарж байгаа түшгэлсэн малчтыг бүлэг хэсгээд ажилуулах, малчтын хөдөлмөрийг хадшааг дэмжих нь төрийн бодлого бол сум орнотогт бол үнэхээр үр дүнгээ өгч байна. Малчид малынхаа түүхий эдийг ямар нэгэн хэлбэрээр хадшиж богинуулах, бас зах зээлд хөлдөнтэйгээр худалдан борлуулах энэ ажил бол гараагаа эхэлж байна гэж ингэж ойлгож болохоор байна. Хэдийгээр одоо малчтын эдийн засгийн эрх ашигын үед сонирхлын үүднээс энэ хоршоо гэдэг юм зүйл бас үйл ажиллагаагаа эхлээд бас тодорхой хугацаа өнгөрч байгаа шиг байна. Яг малчтын өөрсдийнх нь одоо идэвх санаачлах хэр зэрэг байгаа вэ?
Ер нь бол хоршоонд үнэхээр малчтын өөрсдийнх нь итвэх санаачлага, итгэл, сэтгэл бол одоо усагаар мэт хэрэгтэй байгаа байхгүй. За ер нь бол зөвхөн яг бидний хоршоог байгуулад 2 жил болж байна. Нин нүгүүдээ бол одоо юу гэдгийг бидний зүгээс өдөж тиймээ сэтэл өгч энэ зарчмаар явж байгаа бас яг нин нүгүүдээ малчт маань өөрсдөө санаачлаад байгаа бас дутмагтай дуталттай байдаг. Энэ бол бас ажилт их зовлонтой. Гэхдээ зүгээр яг олон түмэн ер нь Монголын ард түмэн малчт маань бол бас тэр болгон одоо ярьж хэлэхгүй бол бас одоо жалгааныг тарцсан дээр хурж бүгдөө одоо жигд мэдээлэлтэй биш байна. Жигд одоо оролцооны асуудал бас хүндрэлтэй. Жишээ нь бид нар хоршооны бүхшүүдийн хурлыг хийнэ гэж үзэхэд 287 гишүүн бол бүгдээрээ цуглахгүй. Зарим нэг юм бид хэдийгээр ингэж ярьсан ч гэсэн одоо ойлгуулах гэж хичээж зүтгэж байгаа ч гэсэн одоо бас тэр бүхэн бол хүрч чадахгүй. Нэгүр хэлбэл энэ бол зөвхөн бидний одоо төрийн бас байгууллага хоршооны удирдлагын зүгээс яваад байгаа болохоос нөгөө талаас нь бас чиглүүлэх одоо юу гэдгийг зөвл заавар зөвлөмжөөр хангах тийм юм нэг дутагдaltaй байгаа. Яг хоо төр засгаас нэг үе бодвол бас хоршоог дэмжих энэ одоо эргэцэн орчин гэдэг ч юм уу төрийн бодлогод бас тодорхой хэмжээр тусгадаж эхлээд байна гэж үзээд байгаа юм байна. Яг одоо та бүхний одоо амьдралын хөрсөн дээр одоо буулгаад явж байгаа энэ одоо халуун ажлын үйлсээ яг эд өрнүүлээд явж байгаа. Энэ үед одоо төр засгийн бодлого дэмждэг хэр зэрэг одоо тусглаа болж хэр зэрэг тус нэмэр болж байна вэ? Зүгээр яг төр засгаас сайхан шийдвэр гарсан. Үнэхээр Монгол мал хөтөлбөр гэдэг бол өөрөө яг энэ чиглэл рүү хандсан. Бараг одоо Монголд хамгийн том одоо сүүлийн үед гарч байгаа яг энэ салбар руу гарсан том бодлого гэж бид нар их баяртай хүлээж авч байгаа. Зүгээр энэ одоо Монгол мал хөтөлбөрийн үр дүн үр шим бол байгаа. Жишээ нь одоо юу гэдгийг тэр хоршоог дэмжих одоо төнгөлттэй бага хувийн зээлүүд байж байна. За тэр одоо сум бүхэнд байгуулсан одоо мал эмнэлэг үйлчлэлийн тасаг гээд 3-3 оронд одоо ийм аль биесийн төрийн одоо тасгуудыг нээслээ шүү дээ. Сайн хэрэг нь бол Монгол мал хөтөлбөрийн хүрээнд сум хөгжүүлэх сан гэж сум бүхэнд 50 сая төгрөг өгсөн. Энийг хараад хахад зөвхөн юу гэдгийг одоо яг жинхэнэ малчтын биш. Нэг хитгэн хүний хоршоо байгууллагад одоо яг энэ хөтөлбөр юм хэрэгжих сургаар одоо борооны дараах мөөгш гэж ярьдаг л да. Маш олон хоршоонууд бий болсон. Тэгээд тэр олон хоршоонд хүртэх зарчмаар нөгөө мөнгө явчихж байгаа байхгүй юу? Нэг 9 гишүүнтэй хоршоонд 10 сая, дахиад нэг 9 гишүүнтэй хоршоонд 5 сая гэдэг юм уу. Ийм зарчмаар яваад байгаа нь бол үнэндээ тэр том бодлого хэрэгжих одоо юу гэдгийг нөхцөл болцоог бас хаагаад байна гэж би хардаг. За зарим тал дээрээ бол бас зүгээр яг энэ улс төр гэж нэг золиг юм байна шүү дээ одоо. Одоо улс төр байлгүй л яг. Гэтэл манайхан ч бол хитрхи улс төржөөд одоо намын хоршоо байгуулах маяг руу орж эхэлж шүү дээ. Хамгийн аюултай. Тэгэхээр уг нь бол одоо бид нар тэр төрийн бодлогыг намд зориулж гаргах хэрэгтэй юм уу? Альсвэс бид одоо тэр үнэхээр тэр Монголын малчин ард түмэнд зориулж гаргаж байгаа бодлого нэг сумын хүрээнд биш. Монголын нийт одоо 300 гаруй сумын хүрээнд бас хоршоо гэдэг жинхэнэ утгаараа бас хэрэгжээд эхлэх юм бол бас төрийн ачаалаас томоохон ачааг нас хамт үргэлжлэх юм аа. Бас хоршооныхаа цаашдын хөгжил дэвшлийн талаар бас ямар төсөөлөлттэй хүлээлттэй байдаг вэ та? Би хоршооныхоо цаашдын одоо хөгжил дэвшлийн талаар их гэгэн бодолтой явдаг хүн. Өнөөдөртөө бол яг бид нар бүгд эхлэлийн төдий явж байна. Одоо тэр малчтын түүхүүдийг бэлтгэж нийлүүлэх тал дээр бид нар эхэлж байна. За тэгээд одоо тэр дундын сан малчтайгаа бэлэн мөнгөний хэрэгцээг хангахын тулд бас одоо тодорхой хэмжээний алхам хийгээд явж байна. За мөн малчтын одоо тэр малын одоо эрсдээс хамгаалах тэр малын тэжээллийг бэлтгэх тал руу та нарт руу харсан бас ингээд эхлээд явж байна. Энэ бүхэн маань сайн үст хүргэнэ гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. Энд дүү төрийн бодлогоч хандаж эхэллээ. Энийг анхаардаг олон одоо Монгол зүрх сэтгэлтэй хүмүүс бий болж эхэллээ. Танаа телевиз ч гэсэн яг энэ салбар руу анхаараа та нар маань ингээд юм хийж явж байгаа нь бол бас сайн хэрэг. Олон түмэнд зөв одоо мэдээллийг хүргээд үнэхээр Монголын малчны дотор юу нь болоод байгаа юм. Яг юу нь болохгүй байгаа юм. Яавал болчих юм. Тэр тал руу бас ингээд олон түмэнд хүргэж байгаа танаа одоо оролцооч сайн хэрэг л дээ. Тэгээ бид бол яг зөвхөн ойрын хувьд бол хоршоогоо ямар ч байсан одоо бид нар ойрын 2-3 жилдээ бол энэ тэлмэн сувын бүх малчтын түүхүүдийг нэгсэн жимээр одоо борлуулдаг, авдаг, буцаагаад борлуулдаг, мөн өргөн хэрэглэгнийхэн бараагаар хангадаг ийм юм руу орохыг одоо зорж явна. Ер нь бид нар биш эргэцэн орчин болгоод өгчих юм бол үнэхээр бидний чадал хүрхгүй байгаа юм төр дэмжиж өгчих юм бол өөр бид өөрсдөө чадах юм бол бусдаас буух хэрэггүй. Бид бол чадна гэж бодож байгаа юм. Тийм одоо чадна гэсэн итгэл сэтгэл байгаа учраас хоршоо маань бол сайн болно гэж бодож шүү дээ. За ингээд та бүхэн яаж таамаглаж байна? Баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Сайн яваарай. Олон сайхан нэвтрүүлэг Монголын ард түмэнд хүргээрэй гэж хүсье. За.
Монгол Алтай мөрөөний сүрлэг өндөр ноён ориглуудыг давнан оршдог Холын цэнхэр Ховд аймгийн Дуу Алдан улсын орон Дуу сум. Монгол улсдан хамгийн өндөрлөгт орших 3 сумын эхнийх нь болох далайн түвшнээс дээш 2400 м-ийн өндөрлөгт орших энэ сум байгаль цаг уурын төдийгүй газар зүйн байршлын хувьд ч нэм өөрчлөсөн. Бүрэгтэй хайрхан, жинс, хонгор, хөх хавцал гээд далайн түвшнээс дээш 3500 м-ийн өндөр төрөгдсөн сүрлэг Алтай хайрхнуудаа бишрэн шүслэж битүүд, цэнхэр, балентин, түргэн урсгалт холуудаан зон олон нь ам амьдралаа даатхан залбирсаар ирсэн. Дуутынхан бараг 102 сараас бусад нь байгаль цаг уурын хатуу ширүүн хүнд бэрх нөхцөлийг даван туулж дасан зогсож амьдрахтаа зайлшгүй хамт олноороо нэгдэн нөхөрлөж хангай дэлхий хийгээд өнөө цаг үеийн хатуу ширүүнтэй яахраггүй хамтын хүчээр өрсөж амьдрах нэ гэдгийг ухаарч ногоон алт төслийн дэмжлэгтэйгээр халзан бүрэгтэй бэлчээр ашиглалтын хэсгийг санаачлан өдгөө 3 дахь намраа өгтөж байна. Манай дууцмын одоо малчид бол ирээсэн байгалийн одоо энэ хатуу ширүүн энэ уур амьсгалд бол үнэхээр одоо ерөөсөө дассан. Манай энд бол одоо гадна сумын мал хүн амтны одоо малчид ирээд бол үнэхээр нэг үйлжиж нэг хаваржаад явхад ер нь нэлээд одоо хүндхэн байдсан байна гэд ер нь барыг зарим нь зүхтаах шахуу одоо ингээд өөр тийшээ дулаан газар хайгаад ингээд явдаг. Тийм учраас нөхөрл бүлэг хэсэг гэсэн ийм зохион байгуулалт нэгдэж манай одоо энэ хэсэг орсон. Манай хол бол одоо 30 хэдэн айлтай халзан бүрэгтэй нэртэй хэсэг. Ер нь ингэж хамтын хүчээр одоо давуу ажиллахын одоо чухал бол ер нь бидэнд одоо хамгийн чухал давын ганц байж одоо урдах шиг малаа малж амьдрах бол энэ өндөр уулын бис бол үнэхээр хэцүү. За диктор хамгийн гол нь одоо малаа жохоо бидний малчны одоо гол амжиргаа нь бол ер нь цагаагаар ян гадрын ургуц энэ бүхэнтэй холбоотой байдаг. Инхээр бид бүхэн одоо би одоо 30 гаруй жил мал малж байна. Газар маа надыг одоо залуу байхад энд нийгмийн их мал байсан. Ер нь одоо ургуц бол ер нь их сайн гардаг байсан. Сүүлийн үед одоо 90 оноос хойш бол ер нь айлууд одоо ер нь үлж аварж хамт зүсэх, хамт аварж ийм болсноос болж газрын одоо энэ ургамал үндсэн бол ер нь их мөөдөж цөлжиж усоол ер нь гарахаа байсан сүүлийн үед. Тэгэхээр хамгийн гол нь энэ одоо манай энэ хэсгийн одоо зүгээс бол хэсэгт одоо малчид бид бүх нэгдэж бас энэ байгалийн одоо энэ хатуу шүрэн бэрхшээлийг ер нь одоо дав туулахын талаар бас баг хэмжээний гэсэн ч одоо бас бид бүхэн энэ хэсгийн харьяанд орж бас харж үзэж хийж ажиллаж амьдарч байна. Энэ бэлчээрийг бол хугацаатай ашиглах, бат тоорлох, хаших энэ зүгээс бол ер нь өөрийн одоо энэ хэсэгт ороод би одоо 3 жил болж байна. Хадлагын талбайтай болсон бас бэлчээрийг бол ер нь хамгаалах талаар ер нь гайван болов гэж одоо дотроо бодож явдаг юм аа. Манай малчдууд бид одоо яах вэ гэхээр 100 одоо 4 дугаар сараас эхлээд бэлчээрээ амраадаг. Тэгээд 108 9 сар хүртэл амраагаад ингээд орж ирж байгаа. Ингээ 2 жилийн сүүлийн 2 жилийн одоо энэ туршлагаас харахад бол энэ бэлчээр сэлгэж ашигласан үрдэнд бэлчээр маш их одоо сайхан сэргэж ургамлын ургац маш их сайж ирж байна. Эмэгтэйчүүд бас жаахан ч гэсэн хөв нэмрээ оруулъя. Эмэгтэйчдийн хөв нэмэр бас орохгүй байж болохгүй гэж ингэж бас бодолцоод бид нар нэг жаахан нисгээгээр оймс хийгээд нэг хүүхдүүдийн байрны хүүхдийн уловч янз юм хийгээд тэгсэн одоо сүүл нодлон бид нар мод тарьсан тэгсэн энэ мод ургадгоо маа та нар юугаа хийж байгаа ингээл яасан. Тэгсэн одоо ургаж байгаа юм байна. Сайхан доороос нь сайхан болоод энэ жил бол бүр гоё ургацсан байна. Эмэгтэй хүмүүс одоо тэгээд бас хөв нэмрээ жаахан ч гэсэн оруулъя гэж бид нар бас хэсгэрээ ярилцаад тэгээд тийм ажил хийж л байна л да. За энэ дуутын уур бол ер нь анхгол сайхан том байсан. Сүүлийн одоо жилүүдэд бас жоохон болж хад чулууны одоо гарч бидэнд бас илт мэдгцэн. Энэ өөрийг манай хэсгийн малчид одоо ингэж доогуур нь одоо хамгаалж өөрийнхөө одоо төвшин бас ихсгэж уулны нуур маань ийм нааталдаа ийм жоохон ийм арал байгаагүй. Одоо ингээд арал гараад томдсон. Ингээд нуурын усыг бид нар ашиглаж энэ тор татаж, энд мод тарьж, доор хадлагын талбай байгуулж энэ нуурын одоо усаар одоо манай хэсгийн одоо үйл ажиллагаанд ялангуяа одоо энэ хадлан ногоо тарих, хадлан тарихт бол одоо бас их дэмжүүлж байгаа. Бид одоо бас хадлагын талбай одоо
мод тарьсан одоо энэ бүх юмнуудын хажуугаар бас хоёр дахь хүйсээр дан малаар одоо бид бас цаашдаа явахгүй байна гэж үзээд бас төмс хүнсний ногоо тарья. Зөөр барьж махадгалыг гэсэн бидний бас нэг ийм одоо 12 айлын санал бодолд ирсэн хүмүүсийн дундаас ургаж гарсан. Тийм учраас бид нэг 20-ыг үйчих 8 хэмжээний ийм хөлөмж барьсан. Энэ хөлөмжөнд бид нодлон бариад төмс тарьсан. Өнөө жилийн үед бол шар манжин дээр нь царгас тарьж ургуулъя гэж ингэж үтсэн. Ер нь цаашдаа бол энэ тал хөрсийг бол элс учраас их хүйтэн байдаг учраас хар шороотой буу сольж хөрсөө бид сольжээж дахин одоо жинхэнэ төмсөө тарих нь бидэнд ашигтай юм байна. Манжин бол манай энэ дурах нь их муу юм байна гэсэн ийм дүгнэлтэнд бид хүрээд байж байгаа. За сайн юмнууд олон байсан ч гэсэн одоо бас саар юмнууд олон байна. Хүлэн зөвшөөрөх нэг хэсэг нь байна, хүлэн зөвшөөрөхгүй нэг хэсэг нь байна. Дандаа сайх юм гэж бас байхгүй. Өнөөдөр жинсгээд бэлчээр ашиглалтын нэг хэсгийг бүтнээр нь одоо хоёр сумын нутгийг дамнуулж, хоёр сумын малчтыг хамруулж, дундын одоо бэлчээр ашиглалтын хэсгийг зохион байгуулж асуудлыг шийдлээ. Өнөөдөр хонгор бэлчээр ашиглалтын хэсэг гэж байж байна. Эннийхээ асуудлыг мөн шийдэж чаддаг байна. Бусад хэсгүүд ч гэсэн нэг идэвхтэй нэг хэсгүүд нь бол үйл ажиллагааны жигдрээд хамтын хөтөлбөрийнхаа давуу талыг ойлгоод ингээд урагшлах зам тодорхойлж явчих. Үйл ажиллагааны жигдрээ явчих. За эргэлзэж тэнэгэлцэн өөрсдөө хүчинд итгэдэггүй, нэг нэгэндээ итгэж чадахгүй, дотоод зохион байгуулалтад сайн хийж чаддгүй. Одоо ийм хэсгүүд нь бол бас л тэгэл эхэлсэн гадраа зогсож чаатай. За хэсгийн хурал болсон гинэ. Хэсгийн хурал тойлоо яваад ирэх үү. За тэгээд Гол нь бол одоо бид одоо үйлжилт одоо үйлжилтийн итгэл хангах өнөө жилийн одоо хэсгийн манай хашиж хамгаалсан газрын хадлан бол бас муугүй сайн ургасан. Ийм учраас одоо хэсгийн одоо айлууд бүгдээрээ хадлангаа хамтарч хадаад тэгшхэн одоо хувааж авч одоо хаврынхаа одоо төлийн одоо төвсөн бэлтгэх юм одоо нэг ажил байна. Нөгөө нэг ажил бол одоо төлөө төш бууцаа хатгах бас мал угаах одоо ийм ажлууд бол манай хэсгийн нөхдүүд бол идэвхтэй одоо ажиллах хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. За би 6 сарын 12-наас эхлээд энэ халдсан бүрэгтэй хэсгийн одоо энэ хадлангийн талбай хамгаалалтыг хадлангийн манаачаар үлдсэн. Манаачаар үлдэх хугацаанд одоо зөрчил бас гарч байна. Энэ гадны энэ буйнтын сумуудын мал адуу өхөр Монгол өхөр одоо хийж явахгүй. Эний чинь одоо энэ сумын засаг захиргааны нөхдүүд бас одоо яг шаардлага тавиад очих тэр көөж тууж өгөхгүй юм байна. Миний хөлтөд бол энэ хэсгийн үйл ажиллагаа бас зөв өгдөж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь одоо авар одоо бид бүхэн тороо сэргээж гүмжтэй нугаа тэрхэд харин зарим нэгэн одоо манай малчид одоо энд сууж байна. Бас оролцохгүй байгаа. Ийм учраас одоо энэ малчдад одоо бас жоохон тургуул шийтгэл юм уу ямар нэгэн арга хэмжээ авах яасан гэсэн тийм саналтай байна. Бид нэг өөртөө удгийн усаас хийсэн тэнэг хэсгүүртэн тарааж ажиллаж байгаа. Ким төсөр носоо гараа ажиллагаата. Носоос байгаа. Энэ малчд бол олон захиалж байгаа. Бид орлогох боломж бидэнд бас байгаа тэнэг ашиглаж хэсэгтэн зохиос нь орлогоолно. За манай дотоод журам бол үндсэндээ бид урд нь хэсгийн хэмжээнд цэмэрэг хэлцээд баталж гисэн ийм дотоод журам байж байгаа. Энд бол одоо бас тэр ажилд оролцохгүй байгаа зарим нэг хүмүүсийн одоо тэр хэрэг халах уу, гаргах уу, барих уу гэж одоо өрдөл болголгүйгээр энэ журмаа жаахан өөрчилж тэр хүмүүсийг яавал одоо тэр ажилд нь идэвхтэй оролцуулж ажиллах вэ гэдэг энэ талаас нь манай хэсгийн одоо хүмүүс одоо чамаараа заавал тэр ажилсангүй тэр одоо юм хийсэнгүйгээд одоо халаад байхаар ч одоо бас хэсгийн зохион байгуулалтанд орсон үед бол бас болохгүй. Энэ хэсгийн ажил бол ерөнхийдөө энэ сайн явж байгаа гэж биднээс амьсгал болж байгаа. Жилээс жилд энэ биднээс торлож байгаа энэ өвс бол ургас жилээс жилд сайхан гарч жилээс жилд арай энэ дэр ариун ургас авч байгаа. Одоо MTS гэдэг тэр компани одоо ерөнхий инженер тийм ээ. Хөрлбаатар гэдэг хүн ирээд бид нөр нэг 24-5 хоноод явчихна гэж байсан. За тэр одоо өнөөдөр 5 сарын 25, 6 сарын 25, 7 сарын 25,
сарын 25. Одоо үндсэндээ ингээд 3 сар. Одоо тэр ингээд бид нэрийн шүтдэг тэр аав ээжийн одоо уул ус ингээд устаад одоо тэр үгүй чи нураагаад ингээд шатлаад бүр машин өвдгөөгаад тэр том даацын тэргүүд ороод одоо тэгээд бүр өрмийн машин гэдэг чинь кэдхээр өрөмдөө. Гэхдээ энийг ер нь одоо төр засаг дээр нь тавьж болдгоо юм энэ хэсгийн хурлаар. Ихэр Монгол манай хэсгийн газар учраас бидний газар бол 15 жил хугацаатай бас гэрчлэг авцсан байгаа. Энэ газрыг ер нь одоо энэ хүмүүсийг ер нь бас гөөгөө өвчих дайны бас ийм мэдл одоо манай хэсгийн үед байгаа байх гэж бодож байна. За энэ алтны тухай асуудал бол үндсэндээ одоо манай малчд бол бүгд одоо хэлж байгаа. Энэ газар нутгс үедээ дууслаа. Хайгуул нэртэйгээр энэ юу болж байгаа яриасаа баг олруулж өгч байгаа юм яаж байгаа гэсэн одоо малчдын санал хүсэлтийг хийж байгаа. Би одоо хэсгийн ахлагчийн үед цаашаа мэрэгжлийн хяналтын газар одоо тэр бусад одоо хол утгах газрууд нь одоо мэдэгдэж хэсгийнхэн одоо хүмүүсийн гарын үсгтээ одоо тийм аль биесны одоо шаардах өгч энд бас көцөлтөө гэж одоо юм чи хэсгийн юунаас хурлаас шийдвэрлэж байна. Сумын өдөрлгүүдтэй бол нэлээд сайн хамтарч ажиллаж байгаа. Иргэдийн хурлаараа 2009 онд бэлчээр хамгаалах ашиглагч журам гэж бодлогын баримт бичиг гарсан байж байгаа. Биелүүлэх юм бол одоо бэлчээрийн зөрчил асуудлууд бүрийн шийдэгдэх гар. Ийм баримт бичиг. Гэтэл өнөөдөр одоо төрийн албан хаагчдын үйл ажиллагаа одоо муугаас төрийн албан хаагчдын чадваргүй байдлаас энэ одоо журам хэрэгж чадахгүй. Хэрэгжиж одоо дутуу хагас хэрэгжиж байгаа нь одоо бас малчд болоод малчдын байгууллага бидний бүхний одоо санаанд бас нийцэж өгөхгүй. Дээрээс нь төр засаг маш удаан ажиллаж байна. Өнөөдөр малчдынхаа хөгжлийн энэ хурдыг үүсгэж чадхаа байсан. Төр нь өнөөдөр унтаа нөөрөг байдал байгаа учраас малчд нь одоо тэр хуулиа өгүүлээд эрхчүүн орчин бүрдэхийг өгүүлээд хоорондоо зогцоод зөвхөн сум орон нутагта одоо иргэдийн хурлын тогтоол журам гарах төдийхнөр байдлыг гаргацаж байна. За манай хэсэг бол ажлын төлөвлөгөөтэй бид одоо жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг одоо энэгээр ингээд хийгээд баталгаажуулаад хэсгийнхаа хурлаар ингээд одоо цөмөрөг хэлцээд батлаад ажлынхаа төлөвлөгөө гаргадаг. Энэ ажлынхаа төлөвлөгөөг хэсгийн ахлагч нөхөрлийн одоо ахлагч нар бол одоо тусдаа тайлагнаж тавьж хэсгийнхаа хүмүүст ажлынхаа үр дүн нэг жилийн ажлын төлөвлөгөөний үр дүн ямар болов гэдгийг бид танилцуулж хурлаараа танилцуулдаг. 12 сарын сүүлчээр одоо үндсэндээ ажлын дүн гардаг. Ажлын төлөвлөгөөг бол 1 сард бид одоо баталж хэсгийнхаа одоо яг болж чадна хийнэ гэсэн одоо ажлаа бол 1 сард бид цөмөрөг хэлцээд ингээд батлаад гар хөл өсөх зурдаг. За энэ бол одоо уйлжаа хууржааны одоо бис нутгууд энэ. Энэ бол одоо хаваржааны нутаг. Энэ уйлжааны одоо газар нутаг байгаа манай хэсгийн. Энэ бол одоо утрын бис гэж одоо бид одоо бас нөөцлж байгаль цагуур хөндөрсөн үед бол одоо малан гарах юм одоо утрын бис нутаг нөөц бэлчээр одоо энэ бол. Энэ бол уйлжаа хууржааны энэ бол одоо бас уйлжаа хууржааны усцыг одоо тэр бүх юунуудыг одоо харуулсан ийм зургууд байгаа. Та ямар нэг юм хяналтгүй байна гэж одоо байхгүй л да. Заавал хяналттай явах хэрэгтэй. Тэнд ирж байгаа мөнгө төгрөгийг яаж зарцуулав? Дараа нь тэр зарцуулсан мөнгө төгрөгийн үр дүн юу гарав? Тэнд ямар юм одоо хөртөө дутагдaltaй тал нь юу байна? Тийм учраас одоо сумын хэмжээний 3-4 хүн ажилтдаг юм хяналтын зөвлөлд. Тэгэхээр 9 хэсэг ажилтдаг. 9 хэсэг бид одоо хяналтаа тогтоодог. Цаашд бол бид одоо энэ хадлангийнхаа талбайг нэлээд өргөсгий гэж бодож байгаа. Энэ голынхаа устдаа хэсгийг дагуулж. Ерөөсөө одоо төмс одоо энэ өрсөхийн хэрэгцээг өрөө хангая. Зойрондоо бол одоо малын энэ ханш одоо үнсэн нөхцөлд энэ хэсэг нөхөрлийн хүмүүс бол одоо илүүдл одоо чаад ийм малаа нийтлэж тэндэн хадгалж нөөцлөөд энэ орсны үед нь бол одоо зойрноос гараад судалдаж ингэж энэ малчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэхийн төлөө бид ажиллана. Малчдын байгууллагын ирээдүг бол би бол үргэлж гэгээлгээр төсөөлж явдаг. Энэ бол өөрөө их чадвартай. Монголын бас эдийн засгийг олон жил чирсэн, тэжээсэн, тэтгэсэн ийм салбар байж байгаа. Энэ салбарт ажиллаж байгаа энэ малчд бол жинхэнэ одоо Монгол улсууд жинхэнэ одоо Тэнгэрлэг Монгол зан чанар, Тэнгэрлэг тэр Монгол ахуй байдал хаана үлдэж байгаа энэ малчд дундад үлдсэн байж байгаа. Тэгээд юу малчдынхаа энэ байдлыг авч үлдэх энэ даяаршлын нэрэнд энэ хөгжилтэд эргэжиж авах ганц гарцнууд энэ бэлчээр түүнтэй холбоотой
одоо бусад зүйлүүдийг зохицуулах хэрэгцээний нөхцөл юуг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэж бодож байна.